Монгол Улсын засгийн газар бол хувийн хвшлийн дэмжээ, аж ахуйн нэгжийн дэмжээ хож гэсэн зарчим дээр бай. Энэ чөлөөлтийн бодлогыг одоо амьлуулъя гэдэг ийм одоо бодлого барьж байгаа цаг үедээр иргэдэж хожие за хувийн хвшил тогтвортой эрх зүйн орчинд ажиллая. Бид нэр ингээд баялгаараа хэд их улс төр хийсээр байгаад ард түмэн хождгоо, компани хождгоо, гадны хөрөнгө оруулагч нарыг уурхаар Монголын одоо эрх зүйн орчин тогтворгүй гэж үздэг, засгийн газрын тогтворгүй гэж үздэг. Ийм орчинд бол бид цаашдаа ажиллах болцоо. Тийм учраас үүн дээр та бүхэн бас хариуцлагатай хандаад олборлох салбарын ил тод байдлыг хуулийг гаргая, стратеги ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож баялагын санд хуваарлах тухай гэсэн бидаас эрх зүйн орчинтой болъё. Үүний дараа төлбөр татвар хаана яаж төлөх нь ойлгомжтой болъё. Ингээд жилийн эцэст ийм Монгол дээр харагдаж байгаа иргэний хуримтлалын сан харивдсан байг үүнд хувь нэмрээ оруулсан компаниудын листийг иргэд нээлттэйгээр хардаг болог ашигт малтамжийн хуулиа гаргавал орон нутгийн санд хуваарлагдах тэр дотор аймагт нь суманд нь бүс нөлөөллийн бүс хэд хэд хуваарлагдж байгаа ойлгомжтой болог ингэж цаашдаа одоо хариуцлагатай уулуурхаа хөгжих юм аа. Хөрөнгө оруулалтын орчны эргэлзээг тайлах, өнгөрсөн хугацааны төслүүдийн хэрэгжилтийг удаашрж байгаа асуудлыг гацаанаас гаргаж чөлөөлөх, иргэдэд байгалийн баялагын сүрт хүрээлж нэмэгдүүлэх үйл явцыг одоо хурдсахыг гэдэг зорилгоор энэ хуулийг батлан гаргавал зөв байна гэсэн би саналыг илэрхийлж байгаа. Өгөөжийн 60% нь ард түмэнд хүрэх үндсэн хуулийн зарчмыг хэрэгжүүлье. Ямар талбар татвар хураамж өгөөж тооцдгийг нэрмөр хуульчлая. Хөрөнгө оруулагчид урт хугацааны тогтвортой ойлгомжтой нөхцөлөөр бүрдүүлье. Тэр хувийн хвшлийн хоорондын маргаантай тодорхойгүй асуудлыг эцэстэн шийдвэрлэх эрх зүйн орчноо бүрдүүлье. Ингэснээр хөрөнгө оруулалтын эрсдэл буурах юм байна. Төслийн үнэлгээ санхүүжилтийн боломж сайжрах юм байна. Урт хугацааны тогтвортой байдал хангагдах юм байна. Тэр хувийн хвшлийн харилцаа илүү ойлгомжтой болох юм байна. Тэр хувийн хвшилтийг өрсөлдөхгүй хамтарч ажиллана. Хөрөнгө оруулагчдыг шахахгүй харин хамтдаа урт хугацаанд хөгжих тогтвортой орчныг бүрдүүлнэ. Иргэдэж хожих хэрэгтэй. Улс өөрөө засгийн газар ч гэсэн хожих хэрэгтэй. Компани аж ахуйн нэгжүүд ч гэсэн тогтвортой орчинд ажиллах хэрэгтэй гэж үзчихээ. Тэгээд үндэсний баялагын сангийн одоо цаашдаа хилцээр болоод энэ бидаас эрх зүйн орчныг бүрдүүлэх гарц шийдлийг олох одоо энэ ажлыг бол манай Баттөмрийн их хоёр сайд ахалж байгаа. Тэгээ манай хэрэглэх газрын дэд дарга Цолмон энэ одоо хилцээрийг ингээ ахалж байна. Манай аж үйлдвэр эрх соёлын яам Дандны юм сайд одоо энэ хуулиа одоо ашигт малтамжийн хуулиа мэдүүлсэн, өргөн мэдүүлсэн байгаа. Яг үүнтэй адил энэ одоо хуулийг их хурлд нэг яралтаар өргөнөөр өргөн мэдүүлье. Өнөөдрийн энэ уулзалтын үр дүнд бол за бүгдээрээ яг одоо тусгай амнуудыг хэрхэн одоо жигд тохирч болох уу гэдгээ эцсийн шийдэлтэй одоо хүрээд энэ хуулиа бол ер нь одоо нэг яралтаагаар их хурлдаа өргөн мэдүүлээд явъя гэдэг ийм л санаачлаг одоо гаргаж байгаа.